Цацраг итгэх тоосонцороос хамгаалж бас цагдаа нарт гадаадын иргэн гэдгээ мэдэгдэхгүй тулд бид хамгаалалтын тусгай өмсгөл өмсцгөөлөө. Сүнсэн атомын цахилгаан станцын эргэн тойрны нутаг бол цацрагт хордсон хориотой бүс юм. Хориотой бүсэж хум юу болж байгааг нүдээр үзэж гадаад ертөнцид хүрэхэд маань туслах хүнтэй бид болцсон газараа уулзлаа. Юкитеро Нака бол Японы цөмийн эрчим хүчний салбарт тэр дундаа Фукушимад олон 10 жилийн турш ажилласан түүхтэй инженер, техникийн компани удирдах ажилтан юм. Бид шалган нэвтрүүлэх постыг танигдалгүйгээр давж чадлаа. Цөмийн ослын балгасан дээр ажиллаж байгаа хүмүүсийг суулгасан автобус бидний хажуугаар зөрсөн юм. 3 дугаар сарын 11-ний цөмийн осол бол Япон улс төдийгүй дэлхийн нийтэд нүүрлэж байгаа аюулт гамшигын дөнгөж оршлон гэж Нака хүүрнэжээ. Фукушимагийн хориотой бүс. Ирээдүйд учрах аюулыг ухраахын тулд бид туулсан түүхээ ойлгож мэдэх ёстой босов. Фукушима ба цөмийн далан худалчид. Баримтат сурвалжийг бэлтгэсэн Йоханнес Хано. Бид одоо цөмийн балгаснаас 7 км-ийн зайд хориотой бүс дотор явж байна. Манай газарчин Юкитеро Нака бол энэ нутагт амьдарч Фукушима Дайчи ба Фукушима Дайны атомын цахилгаан станцууд дээр ажиллаж байсан хүн. Томьёка. Юкитеро Нака цөм хэдэн ухаалаг хүмүүс л бидний сэрэмжлүүлгийг ойлгож байсан. Гэвч асуудлыг цааш нь дэвшүүлж тавих тэдний хүч чадал нь мөхөдсөн юм. Тэр үед хамаг эрх мэдэл Японд цөмийн тосгон гэж нэрлэдэг бүлэглэлийн гарт төвлөрч байсан гэж ярьж байлаа. Тэр бүлэглэлийнхэн альва асуудлыг зоосны нүхээр авч үздэг зарчимтай байлаа. Цөмийн тосгон бүлэглэл нь TEPCO буюу Токиогийн эрчим хүчний компани, засгийн газрын төлөөлөл болон их сургуулийн эрдэмтэн судлаачдаас бүрддэг юм. Цөмийн салбарын бүх чухал асуудлыг тэр бүлэглэлийнхэн л гардаж шийддэг. Diese Gruppe trifft alle wichtigen Entscheidungen. Their group will judge the very important items. Ноён НАТО Кантай Токио хотноо уулзаж ярилцлага авах ховор завшаан бидэнд олдсон юм. Энэ хүн энэхүү гамшиг тохиолдох үед засгийн газрын тэргүүн байсан бөгөөд дэлхийн 2 дугаар дайнаас хойш тохиосон хамгийн хүнд бэрх үед Япон улсыг удирдах байсан хүн билээ. Түүний ярьсан зарим зүйл биднийг жинхнээс алмаар ус юм. Ерөнхий сайдаас давсан эрх мэдэл бүхий бүлэглэлийн тухай тэрээр өгүүлсэн юм. Хэвлэл мэдээлэлээр Наото Каны эсрэг худал мэдээ цацагдсан нь түүнийг албан тушаалаас огцороход хүргэжээ. Засгийн газрын тэргүүн цөмийн тосгоны эсрэг тэмцсэн түүх ийм байдаг. Хамгийн ноцтой нь 3 дугаар сарын 11-ээс өмнө гамшигаас урдчлан сэргийлж авах шаардлагатай арга хэмжээнүүдийг огт аваагүй байсан явдал юм. Энэ утгаараа цөмийн ослын шууд шалтгаан нь цунами байсан гэдэгт ч үнэндээ бол урдчлан сэргийлэх аюулгүй арга хэмжээ аваагүй байсан нь ослын хамгийн том шалтгаан юм шүү дээ. Энэ бол атомын цахилгаан станцыг хариуцсан ажиллаж байсан хүмүүсийн гаргасан алдаа дутагдал. Тэд ажил үргээ цаг тухайд нь биелүүлээгүйгээс ийм явдал тохиолдсон. Аимшигт осол гарсан гол шалтгаан нь газар хөдлөлт, цунами биш байжээ. Бид цөмийн тосгоны халуун мөрөөр хөөж, цөмийн эрчим хүчний салбарт үүрсэн энэ гэмт хэрэгтнүүдийн хэрэгсэн худал хуурмгийн сүлжээ, гэмт хувилдааны тухай эрен сурвалжилахаар шулуудлаа. Эрен сурвалжлах ажлын явцад бид Тэв улсыг алгасан Америк нэгдсэн улсын Калифорни мужийн Сан Франциско хотыг зорилоо. Тэнд бид Фукушимагийн цөмийн реакторуудыг магадлан шалгах ажлыг олон жилийн турш хариуцж байсан хүнтэй уулзлаа. Японы цөмийн эрчим хүчний гол үйлдвэрлэгч TEPCO компани нь цөмийн байгууламжуудад илэрсэн ноцтой осол гэмтлийг удаа дараа нуун дарагдуулж байсныг тэрээр гэрчилсэн юм. Японы анхны реакторыг Америк нэгдсэн улсын General Electric компани 1970 онд барьжээ. Ажлын явц гүйцэтгэлийг Америк инженерүүд магадлан хяндаг байжээ. Тэр үеэс л Фукушима байнгын асуудалтай байдаг байлаа. Реакторын аюулгүй байдлыг хянан шалгагчдаас TEPCO юу хүсдэг байсан бол? TEPCO надад юу гэснээр би нуухгүй хэлчихье. Цөмийн реакторт цуурал үүснийг олж илрүүлэхэд тэд надад амаа хамиг цааш нь битгий яар гэсэн.
Японд цөмийн эрчим хүч бол хамгийн аюулгүй эрчим хүчний их үүсвэр гэсэн сурталчилгаа хүчтэй явагддаг. Үүний эсрэг ямар нэгэн хэд яриа огт гарах учиргүй. Энэ үзэн сурталыг Америк инженер Кей Сугавака анхуулж үлд чадна. 1989 онд бид Японд очиж цөмийн байгууламжийн уур хатаагч төхөөрөмжийн үйл ажиллагааг шалгах видео бичлэг хийсэн юм. Цөмийн реакторыг шалгах явцдаа бид урд өмнө нь үзээгүй тийм том хэмжээтэй цууралтыг санамсаргүй олж илрүүлж байсан юм да. Кей болон түүний нөхдийн илрүүлсэн зөрчил ганц цууралтаар зогссонгүй. Манайх нэг мэрэгжилтэн реакторыг харж байснаа нүд нь их том болж байсан юм да. Үе тэр уур хатаагч буруу харуулад угсарчихсан байна гэж хэлж билээ. Реакторын байгууламжийн төв хэсэгт ноцтой алдаа дутагдлууд илэрч байжээ. Кей Сугавака шалгалтыг удирдах цөмийн реакторын үйл ажиллагаа горимын дагуу явагдаж байгаа эсхийг магадлах үүрэгтэй байжээ. Гэвч мэрэгжлийн багийнхан гаргасан шалгалтын дүгнэлт TEPCO-д таалагдсангүй. Бид шалгалт хийж реактор цууралт үүсснийг олж илрүүлэхэд TEPCO биднийг видео материалаа устгахыг шаардсан. Надаар шалгалтын тайланг бичүүлээгүй. Өөрсдөө тайлангаа бичээд надаар зөвхөн гарын үсгэл зурулсан. Уур хатаагчаа буруу харуулад угсарчихсныг бид мэдчихсэн гэдгийг тэд мэдж байсан болохоор л тэр шүү дээ. Та нар шалгалтын дүгнэлтэд хурамчаар үлдэхийг тулгасан гэж ойлгож болох уу? Мэдээч шүү дээ. Бидэнд хуурамч дүгнэлт үлдэхийг хүчээр тулгасан юм. Ажлаас халагдахгүй тулд Кей Сугавака 10 жил дуугүй явжээ. Сүүлд нь General Electric компаниас цомох тоглоор халагдсныхаа дараа Кей ажлынхаа дүгнэлтийг Японы холбогдох төрийн албанд хүргүүлсэн байна. Хачирхалтай түүнээс хойш олон жил өнгөрөхөд ямар ч арга хэмжээ авсангүй. Японы цөмийн хяналтын албаныхан түүнээс бүр залхаж, бушуухан салахын түүс болдог байжээ. 2001 онд Кей нэгэн Америк инженертэй холбогдсон нь Яванда Фукушима дахь түүний хамтрагч болжээ. Эйсаку Сато бол Фукушима мужийн захирагчийн албыг 18 жил хашсан төрийн түвшмэл. Тухайн үед засгийн эрхийг барьж байсан ардчилсан либерал намын гишүүн юм. Сато Япон улсын улс төрийн дээд зэндааны төлөөлөгч бөгөөд Япон эзэн хааны гэр бүлийнхнийг аялахад нь бараа болон дагалддаг байжээ. Эйсаку Сато өмнө нь атомын цахилгаан станц бол хүн ардад октоос хор хөнөөлгүй гэж итгэдэг байсан. Харин одоо түүний бодол өөрчлөгдөжээ. Манай мужид байрладаг атомын цахилгаан станцуудын зөрчил дутагдлын тухай 20 гаруй санал гомдол факсаар ирсэн. Тэдгээрээс 2 нь Кей Сугавакагаас ирсэн байсан. Гэвч эдийн засгийн яам мэдээллийг шалгахын оронд шууд TEPCO-д дамжуулсан байдаг. Тэгээд дараа нь болсон зүйлд итгэхэд ч бэрх. TEPCO ямар ч зөрчил илрээгүй юм шиг л дүр эсгэж хуурамч тайлан гаргасан байсан. Тэгэхдээ би сонинд нийтлэл бичид цаашиж асуудалд иймэрхүү янзаар хандах юм бол хэзээ мэдгүй ноцтой осолд хүргэн шүү гэж анхааруулж байсан юм. Мужийн захирагч асуудлыг эвчирж тавьснаар төрийн албаныхан атомын цахилгаан станцуудын зөрчил дагуулдлын талаар мэдээгүй царайлах боломжгүй болжээ. Улмаар 17 цөмийн реакторыг унтраасан юм. Шинээр шалгалт хийхэд эрчим хүчний TEPCO компани олон 10 жилийн туршид тайлан бичгээ хуурамчаар үйлдэж ноцтой цөмийн ослуудыг нуун дарагдуулж байсан нь илэрчээ. Үүний дунд 30 гаруй жилийн өмнө Фукушимад цөмийн түлш хайсан тухай түгшүүрт мэдээлэлч бас ил болжээ. Албан тушаалтнууд огцорч зарим нь шийтгэл хүлээсэн ч нэн удалгүй шинэ албан тушаалд эргээд томилогдцоосон байна. Тэдний хинэн ч хуулийн өмнө хариуцлага хүлээгээгүй юм. Хамаг хэргийн эзэн Цунэхиша Катумато гэгч удалгүй TEPCO-гийн ерөнхийлөгч болтлоо тушаал дэвшжээ. Тэрээр олон нийтийг хуурам ихэлж ёс суртахуунг загнасныхаа төлөө мужийн захирагч ноён Сатогоос уучлалт хүсжээ. Гэвч Сато тайвширсангүй цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл хэд хурдтай өргөжин тэлж байгааг шүүмжилсээр л байлаа. Түүний үйлдэл нь Японы цөмийн салбарынхны тоглолтод цаад болж ихсэн тул тэд 2004 онд Сатотой тооцоо боджээ. 2004 оны 12 дугаар сарын 27-нд намайг үл хөдлөх хөрөнгийн хууль бус 8-нд оролцсон хэмээн буруутгасан мэдээ сонинд гарсан юм. Нийтлэлийг цөмийн бодлогын сэдвээр мэргэшсэн нэг сэтгүүлч бичсэн байна лээ. Нийтлэл тэр аяараа цэвэр күтэглэг байсан. Түүнээс хойш удалгүй миний дүүг баривчилсан юм. Тэгснэ хэрэг хариуцсан улсын прокурорыг төр хугацаагаар Фукушимад шилжүүлсэн байгаа юм. Тэр прокурорын нэр нь Моримото. Тэрээр дүүг маань эрт орой хизээ нэгэн цагт чиний мужийн захирагч ахыг чинь газрын хөрснөөр
орчноос арчна гэж сүрдүүлдэг байсан гэсэн. Түүгээр ч зогсохгүй миний найз нөхдийн хүрээлээс 200 гаруй хүнийг дарамтлж байсан. Мужийн захирагчийг муул тэгэхэд хангалттай гэж тулгаж байсан гэдэг. Тэр дарамтын дийлэлгүй 2-3 найз маань амиа хороосон байдаг. Мужийн захиргаанд хөвтсийн дарга байсан нэг хүн одоо хүртэл ухаан ороогүй эмнэлэгт хэвтэж байгаа. Анд нөхөд хамтран зүтгэгчтэй хамгаалахын тулд Сато албан тушаалаасаа огцорчээ. Сүүлд нь шүүх түүнийг гэм буруугүйг тогтоосон ч нууц хувилдааныг эвчлэхээр тэмцсэн улс төрчийн карьер нэгэнтээ төгсжээ. Цөмийн тосхон гэдэг гэмгүй нэрээр халахвчлан Японы нийгмийн дийлэн хэсгийг атгадаг хүчирхэг бүлэглийнхэн өс хонзонгоо ингэж л авдаг байжээ. Японд цөмийн эрчим хүчний талаарх сөрөг мэдээллийг Алертнээс хавдарж ирсэн түүхтэй. Нэн ялангуяа сүүлийн 10-аас 20 жилд хааж боох явдал улам эрчимдсэн. Цөмийн эсрэг үг хэлсэн ихтэй сургуулийн багш Эрдэмтэд гэгтэл цаашдаа ажил мэргэжлэрээ өсөж дэвших боломжгүй болдог. Мөн цөмийн компанид улс төрчдөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь хэлбэг. Тэгэхдээ тэр улс төрч цөмийн эрчим хүчний аюул эрсдлийн талаар ам нээвэл тусламж дэмжлэг нь шууд зогсдог. Харин цөмийн үйлдвэрлэлийг дэмжиж байвал өгөөмөр билег хандив тасралтгүй цутгадаг. Улс төрөөр зогсохгүй соёл урлаг, биеийн тамир, спортын салбар тэрж бүхэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч тэдний атханд байдаг юм. Ингэж сүлжээнд хэлхэгдсэн нөхцөлд цөмийн эрчим хүчийг шүүмжлэн гэдэг бараг л боломжгүй зүйл болоод байгаа юм. Ийм учраас цөмийн тосхон гэдэг бол аль нэг муж нутгийн асуудал биш. Япон улсыг тэр чигт нь хамарсан асуудал. Бид бүгдээрээ цөмийн тосгоныхны хэрж сүлжсэн тэр тор занганд орчиход байна. Ерөнхий сайд Каны эсрэг ТЭПКО-гоо санхүүгийн дэмжлэг авдаг парламентийн 100 гаруй гишүүд халж тулсан юм. Тэдний дунд өмнөх ерөнхий сайд болон Каны өөрийнх нь намын гишүүд ч байлаа. Бодит амьдрал дээр цөмийн тосгоны байгуулсан сүлжээ асар өргөн цар хүрээг хамарлаг. Цөөнгийн улс төрчид төрийн албанаас буумагцаа цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч корпорацид ажилд ордог байлаа. Тухайлбал цөмийн эрчим хүч зохицуулах төрийн албаны удирдах ажилтнууд ажлаа өгмөгцөө ТЭПКО-гийн дэд ерөнхийлөгчийн зөөлөн синтэд тухалдаг уламжлал аль 1962 оноос тогтжээ. Тэднийг Амукадари буюу Тэнгэрээс залрагсад гэж нэрлэдэг. Хаяа дараалан солигдохч тохиолдол гардаг гин. Жишээ нь ТЭПКО-гийн дэд ерөнхийлөгч асан Токио Кано парламентэд сонгогдож байсан. Тэрээр төрийн эрх барьж байсан либерал ардчилсан намын эрчим хүчний бодлогыг 12 жилийн турш хариуцсан ажиллаж байгаад ТЭПКО-доо эргэж очжээ. Бидний сүлжээний тухай парламентын гишүүн Таро Конотой ярилцсан. Ноён Коно нь Японы нэр хүнд бүхий улс төрчдийн гэр бүлээс гаралтай удам залгамжсан улс төрч. Түүний эцэг нь гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан. Коно консерватив үзэл либерал ардчилсан намын гишүүн. Тус нам нь дэлхийн 2 дугаар дайнаас хойш 60 орчим жилийн турш засгийн эрхийг барьж байгаа. Цөмийн эрчим хүч үйлдвэрлэгчид Японд хязгаарч цөмийн осол гарахгүй гэж цаг ямагт хэлж ирсэн. Тэд ард иргэдэд осол болоход бэлтгэлтэй, болгоомжтой байхыг огтхон ч сануулж байгаагүй. Тэрч байтугай учирч болзошгүй аюул эрсдлийн талаар орон нутгийн засаг захиргаанд ч анхааруулж байгаагүй. Японд хязгаарч цөмийн осол гамшиг тохиолдохгүй. Тийм болохоор хамгаалж бэлдэх шаардлагагүй гэдэг байсан. Цөмийн салбарын цөмийн эрчим хүч аюулгүй гэдэг үлгэрээ үнэмшилтэй болгохын тулд зүсэн бүрээр худал хэлж үннийг таснуудаг байсан. Гэвч тэд өнөөдөр худал ярьж хуурам мэхэлж байснаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд орсон. 2011 оны 3 дугаар сарын 11-нд урд хожид үзэгдээгүй үлэм хэмжээний цөмийн гамшиг тохиолдоход Япон улс яг ийм байдалтай угтжээ. 14 цаг 46 минутанд Япон улсын түүхэнд байгаагүй асар хүчтэй газар хөдлөлт болсон юм. Түүний хүч 9 баал хүрчээ. Гэвч тэр газар хөдлөлт нь номхон далайн эргийн шугамаас нөмөрсөөр айшгүй аимшигын дөнгөж оршил төдий байсан юм. Асар том цунами давалгаа цагт хэдэн зуун километрийн хурдтайгаар Японы зүүн эрэг рүү эрчлэн довтолжээ. Зарим хэсэгтээ 30 метрийн өндөрт хүрсэн энэхүү давалгаа нь эрэг орчмын хот суурингуудыг орвонгоор нь арчиж хаяжээ. Үерийн усанд 20,000 орчим Япон ард иргэд амнасаа алджээ.
Тухайн үед хэвийн үйл ажиллагаа явуулж байсан Фукушима Дайчи атомын цахилгаан станцч давлгаанд өртжээ. Цунамигаас хамгаалах 6 метрийн өндөртэй далантай байсан нь атомын цахилгаан станцыг хамгаалж чадсангүй. ТЭПКОч цөмийн эрчим хүчний зохицуулах агентлагч алуурчин гэгддэг авраг цунами тохиолдож болзошгүй эрсдлийг үл тоомсорлсон байж атомын цахилгаан станцын ирэг дээр барьсны гашуун сургамж энэ болов. Анх атомын цахилгаан станц баригдах газар далайн түвшнээс 35 метрийн өндөрт байсан. Гэвч барилгын ажлын явцад газрын хөрсөөр хуулсаар далайн түвшнээс дөнгөж 10 м өндөр болчихсон. Үүнийг атомын цахилгаан станц нам дор байх тусам далаагаас хөргөлтийн усаа соруулахад хялбар гэж тайлбарласан. ТЭПКО компани түүхэн замлын тайланд эдийн засгийн нөөц онц ашигтай шийдэл хэмээн энэ тухай тодорхой бичсэн байдаг. Дараагийн цунами гэмтсэн цөмийн реакторыг нэг мөсөн нэрэмжээ. Эхэнд цахилгаан тасалдахад цахилгааны нэмэлт үүсгэрүүд ажиллаж эхэлсэн ч хэтэрхий нам газар баригдсан тул удалгүй усан давтаж унтарчээ. Цахилгаан тасархад реактор доторх цөмийн түлшний хөргөлтийн систем зогссон юм. Цахилгаан станц бүр ослын үед ашиглах удирдлагын нэмэлт төвтэй байхаар хуулинд заасан байдаг. Гэвч атомын цахилгаан станцаас 5 км-ийн зайд оршиж байсан Фукушимагийн аварын шийт ганц чором ажиллаагүй. Эхэндээ газар хөдлөлтийн улмаас аварын шийт рүү нэн даруй очих боломжгүй байсан. Дараа нь цахилгаан тасармагц дамжуулагч төхөөрөмж нь ажиллагаагүй болсон гэдэг. Өөрөөр хэлэх юм бол ноцтой осол тохиолдоход аварын тоног төхөөрөмжөө ашиглаж ажиллуулж чадсангүй. Газар хөдлөлтөд цөмийн осол хоёр нэг дор учирч болохыг хууль боловсруулагчид тооцож үзээгүй гэсэн үг. Атомын цахилгаан станц дээр өрнөж байгаа гамшигын тухай мэдээлэл Наотаканд бараг хүрдэггүй байжээ. Тэрч байтугай Фукушимагийн атомын цахилгаан станц дээр хүчтэй дэлбэрэлт болсныг Японы ерөнхий сайд телевизийн мэдээнээс олж мэджээ. Атомын цахилгаан станц дээр дэлбэрэлт болсон тухай телевизээр мэдээлснээс хойш бүтэн цаг өнгөрчөхөд байхад ТЭПКОгоос дэлбэрэлтийн талаар мэдээ ирээгүй. Ослын газар дээр үнэлгээ хийхэд хичнээн хэцүү байсан ч ТЭПКО үүссэн нөхцөл байдлын талаар олон нийтэд мэдээлэх үүрэгтэй шүү дээ. Гэвч тэд хичээгээгүй юм. 2011 оны 3 дугаар сарын 15-нд Ослоос хойш 4 хоног өнгөрөхөд ТЭПКО болон Японы цөмийн эрчим хүчний зохицуулах агентлагийнхан Ослын бодит сар хүрээг нийтэд мэдээлэхдээ нууж дарсаар байлаа. Тийм атла ТЭПКО компани ерөнхий сайд Наотаканд хандаж атомын цахилгаан станц дээрх ажилтнуудаа нүүлгэн шилжүүлэх зөвшөөрлөсөн хүсжээ. Эсвэл тэд амь хүрэгдэх аюултай гэж байжээ. Би ТЭПКО компани ерөнхийлөгчтэй уулзахдаа ажилтнуудаа нүүлгэн шилжүүлэх тухай асуудал огт байж болохгүй гэж хэлсэн. Учир нь ТЭПКОгийн ажилчид ажлын байраа орхиж явбал харж хандах эзэнгүй болсон реактор хяналтаас гарч халуун цөмөн хайлж асар их хэмжээний цацраг төвхөд бодис ялгарх нь тодорхой байлаа. Ийм зүйл тохиолдолд Японы улсын газар нутгийн асар том хэсэг хордож хүн амьдрах боломжгүй болно гэдгийг тэдэнд хатуу сануулсан юм л да. Наотакан анхнаасаа ТЭПКОд бүрэн итгэдэггүй байсан учраас өөрийн биеэр Фукушимад очиж байдалтай газар дээр танилцжээ. Тухайн үед осол гарсны дараахан буюу 3 дугаар сарын 11-ний үдэш 3 реакторын цөм хайлсан тухай мэдээ гарчээ. ТЭПКО болон Японы цөмийн эрчим хүчний зохицуулах агентлагаас гаргасан тайланд цөмийн түлшний саваа гэмтэж хайлсан тухай ганц ч өгүүлбэр байгаагүй. Бүр 3 сарын 15-ны тайланд хүртэл тийм осол гараагүй гэж бичсэн байсан шүү дээ. Токио хот гамшиг тохиолдсноос бараг 1 жилийн дараа ТЭПКО компани төв байр. Олон улсын цөмийн мэрэгжилтнүүдийн таамаглаж байсанчлан осол гарсны дараахан реакторууд доторх цөмийн түлш хайлж эхэлжээ. Гэтэл онц аюултай цөмийн осол тохиолдож хад байхад бүхэл бүтэн 2 сарын турш нуусан нь чухам ямар учиртай болохыг ТЭПКО компанийнхнаас өөрсдөөс нь лавлахыг бид хүссэн юм. Цөмийн 1, 2 ба 3 дугаар реактор доторх цөмийн түлш хайлсныг ТЭПКО хэзээ мэдсэн бэ? Хэвлэл мэдээллийн төлөөлөгч ТЭПКО байна. Мэдээж бидэнд өөрсдийн нүдээр олж үзэх боломж байгаагүй. Гэхдээ бид төвлөрсөн удирдлагын төвөөс өгсөн мэдээлэлд үндсэн нөхцөл байдлыг үнэлж байсан. Тэгээд цөмийн түлшний саваануудыг агуулсан реакторын цөм хайлж бүхэлдээ даралтат камерын шалан дээр үндэснийг 5 дугаар сарын ихэр л олж мэдсэн. Өнөөдрийг хүртэл тэд бичиг цаас тоо мэдээгээр халахвчилсан хэвээр өдөр тутам зохион байгуулалтыг хэвлэлийн баг хурлынхаа үеэр бид байдлыг хянаж чадаж байгаа хэмээн Японы эрчим хүчний тэргүүлэх компани зарласаар байх юм. Эдгээр
тэр хэмжээний тоог харж суухад цөмийн ослын гол буруутнууд хийж байгаа зүйлээ бүрэн ухамсарладаг гэдэгт нь өөрийн эрэхгүй эргэлзэж байлаа. Танилцуулга хийж байсан ажилтан реакторын цөмийг хөргөхөд ашигласан цацраг идэвхэд ус хасгарсан гэж цухас дурдж байна. Учрыг лавлвал цацрагт бохирдсон газар ургасан өвс ногоо усад дамжуулах хоолыг цоолж гэмтээжээ. Та сая цацрагтаа усыг дамжуулдаг хоол нь өвс шарилчинд гэмтэх боломжтой гэж хэлв үү? Тийм ээ. Бид анх удаага дамжуулах хоолойг зүлгэн дээр суйрлуулж үзэж байгаа юм л да. Энэ тал дээр бидэнд мэдлэг туршлага хомс байгаа. Гэвч цөмийн балгаснаас уугах аюул занал хийлэл өвс шарилжаар дуусахгүй. Бид эзгээр чоосорсон Томиока хотод ирээд байна. Фукушима Дайчигаас балгас эндээс 7 км-ийн зайд байдаг. Бидний цөмийн эрчим хүчний инженер Юкитеро Нака газарчилж явна. Нака болон энд оршин сууж байсан бусад хүмүүсэд эд хогшлоо зөөгтөн зориулж хоройтой бүсэд нэвтрэх нэг цагийн зөвшөөрөл хаяа нэг олдог ажээ. Тэрээр бидэнд газар хөдлөлтөнд дэвдэрч хүн амьдрах боломжгүй болтлоо цацрагт бохирдсон компанийнхаа байрыг үзүүлсэн юм. Манай модон байшин янзын тоглог байшин байж үлээ. Их сайхан офис байсан. Дуу чим явахтай, зундаа сэрүүхэн, өвөлдөө дулаахан. Манай ажилтнууд энд ажиллахдаа туунч дуртай байдаг байж үлээ. Энэ байшинд Накагийн удирдлагадор цөмийн 80 мэрэгжилтэн ажилладаг байжээ. Цөмийн ослоос хойш тэдний дийлэнх нь эвдэрч гэмтсэн реакторуудын хяналтыг сэргийн засгаар ажиллаж байгаа ажээ. Цөмийн балгасан дунд жинхнээсээ юу болж байгааг Нака болон түүний ажилтнууд хамгийн сайн мэднэ. Миний сэтгэлийг хамгийн ихээр зовоож байгаа зүйл бол удахгүй л сүнсэн реактор дотор ажиллах мэрэгжилтэнгүй болох асуудал. Дийлэнх ажилтнуудын маань хүртсэн тэр цацрагийн тун хэмжээ нэн удахгүй цөмийн байгууламжийн ажилчдад зөвшөөрөгдсөн дээд хязгаарт хүрэх тул тэд цаашид ажиллах боломжгүй болно. Тэр үед атомын цахилгаан станц дээр ажиллах мэрэгжилтнүүдийг хаанаас олох вэ? Цөмийн байгууламжийг хянаж удирдахын тулд тодорхой хэмжээний цацрагт шарагдахад билэн тийм мэрэгжилтнүүд зайлшгүй шаардлагатай байдаг. Гэвч эх 40 жилд хүрэлцэх тооны цөмийн инженер мэрэгжилтэн бэлдэж чадсан ч японочдод төдийгүй дэлхийн нийтийн хувьд нэг л асуудал чухал ач холбогдолтой хэвээрээ байсаар байх болно. Японы атомын цахилгаан станцууд бүрэн аюулгүй болсон уу? Японы засгийн газар болон TEPCO компани тэгж ярьдаг. Гэхдээ атомын цахилгаан станцууд дотор ажилладаг хүмүүс бол энэ үгэнд итгэдэггүй. Атомын цахилгаан станцууд асар аюултай хэвээрээ шүү дээ. Намайг хамгийн их түгшээж байгаа нь 4-р реакторын блок. Барилга нь газар хөдлөлтөөр маш хүнд эвдэрсэн л дээ. Тэрний 4-р давхарт нь хөргөх усан санд 1300 орчим ширхэг ашигласан цөмийн түлшний саваа хадгалагдаж байгаа. Дээд давхарт нь цөмийн түлшний шеневтер саваа бас хүнд жинтэй машин механизм хадгалдаг. Бүгд нийлээд асар хүнд. Хэрв дахиад газар хөдлөвөл тэр барилга бүр мөсөн нурна. Тэгмэгц цөмийн гинжин урвал дахин явагдах аюултай шүү дээ. Хэрв цөмийн түлш ил задгаа хайлвал Япон улс сүйрлийн ирмэгт тулж очино. Халуун цөм хайлахад үхсийн цацраг ялгарч ямарч саадгүйгээр хаасаагүй тархна. Хөрсөн дээр амьд хүн ажиллах боломжгүй болно. Улмаар 1, 2, 3, 5 дугаар болон 6 дугаар реакторууд хяналтаас гарна. Тэгээд жинхэнэ галав юуландэ. Бид Японы нэрт эрдэмтэн газар хөдлөл судлаач профессор Хидеки Шимаруратай Токио хотно уулзсан. 2012 оны 2 дугаар сард Токиогийн их сургуулийн эрдэмтэд газар хөдлөлтийн тухай шинэ судалгаа олонний хүртэл болгожээ. Тус судалгаанд эх 4 жилд Японд асар хүчтэй газар хөдлөлт давтагдах магадлал 75% гэж анхааруулжээ. Японд ийм хүчтэй газар хөдлөлт болвол атомын цахилгаан станц эвдэрч гэмтэх магадлал хэрвээ? Мэдээж маш өндөр магадлалтай. Яагаад? Судалгаагаар газар хөдлөлтийн хурд урд хожид үзэгдээгүй асар их байна гэсэн тооцоо гарсан юм. Сүүлийн хэдэн жилд бид газар хөдлөлтийг хэмжих 1000 гаруй тусгай төхөөрөмж бүтээсэн. Тэдгээр хэмжилтүүдэд үндэслэн газар хөдлөлт бидний төсөөлж байснаас илүү хүчтэй бас хурдтай болж байгааг олж тогтоогоод байгаа.
Улмаар атомын цахилгаан станцуудын байгууламж төдийгүй Японы нийт барилга байгууламжуудтай холбоотой асар хүнд асуудал үүссэн талаар профессор Шимамура бидэнд тайлбарласан юм. Энэ бол Японы нэг атомын цахилгаан станцын барилгын зураг төсөл. Барилгын компаниас тохиолдож болох хамгийн хүчтэй газар хөдлөлтийн хурд 300-аас 450 бааз байхаар тооцсон байна. Иймд атомын цахилгаан станц байгууламж дээд тал нь 600 баалын хурдыг төсвөрлөх чадвартай байхад хангалттай гэж үзжээ. Түүнчлэн дээрх шаардлага нь зөвхөн атомын цахилгаан станцын реактор бүхий барилгын багахан хэсэгт хамаарах бөгөөд атомын цахилгаан станцын бусад хэсгүүдийн стандарт өөр байгаа юм л да. Гэвч сүүлийн үед болсон хоёрч томоохон газар хөдлөлтийн хурд дээд тал нь 4000 гаал хүрснийг бид тогтоосон. Энэ тоо ба атомын цахилгаан станцын барилгын стандарт төлөвлөлт хоёр хоорондоо газар тэнгэр шиг зөрүүтэй байна. Тэгэхээр энэ эзэмшигчид энэ тухай мэддэг хэрнээ арга хэмжээ авдаггүй гэсэн үг үү? Өнөөдрийг хүртэл хангалттай арга хэмжээ аваагүй л дээ. Ер нь ийм хүчтэй газар хөдлөлтийг төсвөрлөж атомын цахилгаан станцын байгууламж барина гэдэг бараг л боломжгүй зүйл л дээ. Фукушимагийн цөмийн балгаснаас 60 км зайд орших гамшигтай тэмцэх төв хамаг мэдээллийн гол зангилаа болдог. Энд TEPCO цөмийн эрчим хүчний зохицуулах агентлаг болон мужийн засаг захиргаа бүгд нийлэн цөм гэгч тамийн галыг зогсоохоор хүчээ нэгтгэдэг. Бид цөмийн ослыг цэвэрлэх асуудал хариуцсан TEPCO компани ажилтнуудтай уулзсан. TEPCO атомын цахилгаан станцуудаа ирээдүйн газар хөдлөлтөөс хэрхэн сэргийлэх талаар бид мэдхийг хүлээсэн юм. Дөрөвдүгээр реакторын хөргөх усан сан дотор асар олон ашигласан цөмийн түлшний саваа байдаг. Тэднийг хамгаалахын тулд цөөрмийн суурийг бэхлэх шаардлагатай. Бид хөргөх цөөрмийн доод талд тулах баган суурилуулж байгаа. Ярьж байгаа атомын цахилгаан станцын байгууламж гэдэг бол бараг тэр чигээр эвдэрхий балгас боссон. Жилийн өмнө тэр байгууламж бүрэн бүтэн байхдаа газар хөдлөлтийг төсвөрлөж чадаагүй сүйдсэн. Тэгвэл өнөөдөр үлдсэн балгасыг доороос нь суур багнаар тулчихвал дараагийн газар хөдлөлтийг төсвөрлөн гэсэн баталгаа хаана байна? Бид газар хөдлөлтийн нөхцөлд сорилт туршилт хийж үзсэн л дээ. Зөвхөн 4-р реактораар тогтохгүй. Тэгээд ямар ч асуудалгүй гэдэг дүгнэлт гарсан болохоор тулгуур баг нь барьж байна. Газар хөдлөлт судлаач 4000 гаал хүртэлх хурдтай хэд хэдэн газар хөдлөлт бүртгэсэн байна. Ийм хүчтэй газар хөдлөлт болвол ямар ч атомын цахилгаан станц төсвөрлөж чадахгүй гэсэн. Фукушима дахин газар хөдлөвл атомын цахилгаан станцын балгаас нурахгүй гэдэгт та яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ? Таны хэлж байгаа 4000 гаалын хурдтай газар хөдлөлт өөр газар болсон баха. Би таны энэ асуултанд хариулж чадахгүй нэ. TEPCO компани Японы атомын цахилгаан станцуудыг удирдан ажилуулж чадна гэдэгт та итгэлтэй байдгүй. Хариулахад хэцүү асуулт байна. Эцсийн үр дүнд бид ийм л өвтө хоцорлоо. Хүн төрлөختөн Япончуудын туулж өнгөрүүлсэн түүхээс сургамж аваасай. Игэл жирийн хүмүүст зориулан өөдрөг сайхан амьдралыг цогцлон бүтээх болтугай. ТЭМ телевизийн дуу бичлэгийн студ 2013 он.